Тэгэхээр ер нь бол улсын их хурлын гишүүн болоод бид нар ч нэг тангараг өргөдөг. Монгол улсын их хурлын гишүүн бие ард түмний элчийн хувьд нийт иргэн улсын ашиг сонирхлыг эрхэмлэн төрч ёс түүх соёлынхаа уламжлалыг хүндэтгэж Монгол улсын үндсэн хуулийг дээдлэн сахиж авилга ашиг сонирхлоос ангид байж гишүүний үүргээ чин шударгаар биелүүлэхэд тангаргалаа гэд нэг тангараг өргөдөлдөө. Тэгэхээр ер нь бол ёс зүйн ямар зөрчлийг ноцтой гэж үзэх юм бэ гэж сая асууад байна. Миний бодлоор энэ яг ноцтой зөрчил гэдэгт бусад улс орны жишээнээс харахад их олон улс оронд бас яг энэ ёс зүйн ноцтой зөрчил гаргасан тохиолдолд улсын их хурлын гишүүдийг парламентаас хөөх, эгүүлэн татах ийм хуулийн зохицуулт бол байгаад идэг юм байна. За тэн дээр ямар тохиолдолд энийг ноцтой үздэг юм бэ гэхээр парламентийн нэр хүнд, парламентийн үйл ажиллагаанд хохирол учруулж байгаа тохиолдолд энийг ноцтой зөрчил гэж үзээд идэг. Энэ нэргээд парламентийн гишүүнээс хөөх хүртэл ийм арга хэмжээ авахд хүргэдэг юм байна. Тэгэхээр нэгэнт бид нар ингээд төр төснийхөө түүхэн уламжлалаа хүндэтгэнэ гэд ингээд андгаа тангаргаа өргөчөөд тэгсэн хэрнээ энэ дээр яг парламент дээр ороод ирэнгүүтээ зүгээр хэлэхгүйгээр хэлээд ёс жудаг, цадиг гэж юм байхгүйгээр авирилж штэ. Өнөөдөр энэ ёс зүй гэдэг бол үнэхээр яа харахгүй бид нэр ингэж зохицуулж оруулж ирэхгүй бол их хурлын гишүүний бүрэн их хурлын гишүүний халдшгүй байдал гэд ийм ямаараа халахвчлаад дураараа зоргоороо авирлаад идэг болоод ах энэ ерөн зөв юм уу? Тэгэхээр ноцтой зөрчил гэдэг тухайн асуудал дээр та ажлын хэсгийг хэлж байна. Парламентын гишүүд энэ хуулийг боловсруулах ажлын хэсгийг байгуулад явах явцдаа ёс зүйн зөрчил гэдэг нь чухам яг юу юм? Юу нь ноцтой юм? Юу нь сахилгын зөрчил болох юм гэдэг дээр ялгаад ирээд орно энэ дээр ажиллана байхаа гэж ингэж хэлж байна л да. Тэгэхээр энэ тухай дээр ер нь бол сахилгын зөрчил, энэ ноцтой зөрчлийн тухай дээр бас та бүхний судалсан, харьцуулсан ийм зүйл байгаа болов уу? За хариулын ажлын хэсгийн 2 номер. За хэвлэн гишүүний асуултанд хариулъя. Хуулийн төслийн үндсэн концепцийн хүрээнд бас хамгийн дөрөв яригдж байгаа зүйл бол улсын их хурлын гишүүний өргөж байгаа тангарагт ёс зүйн хэмжээг чанд сахих гэдэг ийм зүйлийг нэмэлтээр оруулахаар тусгасан. Нэмэлтээр оруулахаар. Хоёрдугаарт энэ ёс зүйн гэдэг энэ хэм хэмжээг хэмжих хэмжүүр одоо ч гэсэн хүчин төгөлдөр Монгол улсын үндсэн хуулийн хүрээнд улсын их хурлын гишүүний ёс зүйн дүрмийн хүрээнд ингээ хүчин төгөлдөр үйлчилж байна. Хоёрдугаарт яг энтэйгээ уялдаад улсын их хурлын гишүүн хуулиар бол бид бүхэн юу гэж ярьдаг вэхээр нөхцөл зааж байгаа буюу гипотез гэж. Энэ гипотезд нь юу бичсэн бэ гэхээр ёс зүйн хүрээнд хэрвээ иргэд улсын их хурлын гишүүнээ өөрөөр төлөөллийн дээд байгууллагынхаа гишүүнийг ардчилсан ёсныхаа зарчмын дагуу хяналтыг хэрэгжүүлнэ гэвэл ёс зүйн хоронд тэгтээ хамаагүй асуудлаар бас биш шүү. Үндсэн 4 ийм асуудал байгаа. Нэгдүгээрт гишүүн өргөсөн тангарагаас нятсан эсэх асуудлаар. Хоёрдугаарт улсын их хурлын гишүүний үндсэн 2 үндсэн улсын их хурлын чиг үүрэг бий. Нэгдүгээрт нь бол төлөөлөх чиг үүрэг. Өөрөөр хэлбэл ард түмнээ төлөөлж байгаагийн хувьд хуралдаа идэвхтэй суух гэдэг энэ зарчим маш олон улсуудад бас бичигдсэн байгаа. Хоёрдугаарт 2 дахь чиг үүрэг буюу хууль тогтоох чиг үүрэг. Өөрөөр хэлбэл хууль тогтоохдоо зөвхөн эрцээ бүрдүүлэх бус санал өгч оролцох гэдэг энэ зарчмыг бичиж байгаа. Гуравдугаарт нь бол Монгол улсын хувьд өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа дөрөв бас нэг дурдгдсан төрийн албан хаагчийн ёс зүйн хуулиар бол 220 мянга орчим төрийн албан хаагч ёс зүйн энэ хуулийн үйлчлэлийн хүрээнд байгаа. Ойролцоогоор 17 хүнд энэ хугацаанд энэ бүр огцруулах хэмжээний шийтгэл оногдуулж энэ хуулийг хэрэгэлсэн юм билээ 21 оноос хойш. Энэ хүрээнд зөвхөн энэ төрийн албан хаагчийн ёс зүйн гэлтгүү, төрийн албан хаагчийн хуульд ноцтой зөрчил болон удаа дараа зөрчил гаргах гэдгийг одоо хүртэл зохицуулсан байна. Өөрөөр хэлбэл ёс зүйн дүрмийн хүрээнд түрүүн бас дурдаад байсан энэ гипотезийг юу гэж бичих гээд байгаа юм бэ гэхээр хэрвээ энэ хуулийн төсөл батлагдвал улсын их хурл маань ёс зүйн дүрмээр шинжилэн батлах гэдэг асуудал гарч ирж байгаа. Энэ хүрээндээ
чухам ноцтой зөрчил нь аль нь яаж тооцох вэ? Юуг оруулах вэ? Энийг хэрхэн хянах вэ? Өөрөөр хэлбэл эрсэн өргөдөл гомдлыг ёс зүйн дэд хороо маань урьдчилан хянан үзэж гэдэг бас гипотез биз. Улмаар хамаагүй бас асуудлаар биш. Эдгээр асуудлуудаар одоо гомдлоо гаргаж үнийг нь хянж үзээд улсын их хурл маань бол үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргана шүү дээ. Хүсэлт гаргана. Үндсэн хуулийн цэц яагаад энд орж ирж байгаа юм бэ гэхээр Монгол улсын үндсэн хуулийн өнөөдрийн дэг журам энд үйлчилж байгаа. Ардсан ёсныхоо зарчмаар парламент маань өөрөө нээлттэйгээр саналаа илээр өгч хилцээд улмаар олонхороо үндсэн хуулийн цэцэд хандж байгаа. Энэ бол үндсэн хуульд ёсны зарчим нь үйлчилж байгаа. Үндсэн хуулийн цэц маань уг асуудлыг хянж үзээд хангаргаасаа нэтсэн эс их асуудлыг хянж үзээд дүгнэлтээ гаргана. Энэ дүгнэлт нь бол эцсийн шийдвэр. Өөрөөр хэлбэл үндсэн хуулийн 29-ийн 3-тай холбоотойгоор үүнийг нь улсын их хурл авч хилцдэггүй. Энэ бол 95 оноос хойш өнөө хүртэл тогтсон юм цэцийн одоо практик. Энийг 19 онд бол 29-ийн 3 дээрээ бүр тодорхой болгоод императив шинжтэй хэмжээ болгоод биччихсэн юм лээ. Баярлалаа танд. За баярлалаа. Ганбаатар гишүүн асуулт сууя.